Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн самбуу агсны мэндэлсний 130 насны ой өнөөдөр тохиож байна. Монголын улс төрийн экзэгтэй цаг үед төр түшилцэж явсан түүнийг Монгол төрийн мэрэгэн өвөө хэмээн нэрлэж үлгэр жишээ төрийн албан агч байсныг нь сануулгах зорилгоор Монгол улсын засгийн газар тогтоол гарган түүнийг төр нийгмийн салбарт гүйцэтгэсэн үргийг таниулан сурталчлах ажил зохион байгуулж байна. Жамсрангийн самбуу агсан 1921 оны ардын хувьсгалд оролцож ардын засгийн газрын анхны үеийн байгуулалт шин төрийн суур тавих, намын анхан шатны байгууллагуудыг зохион байгуулахад оролцсон, зөвлөлт холбоот улсад элчин сайдаар ажиллаж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн зэрэг 20 дугаар зууны Монголын төр нийгмийн салбарт оруулсан гавьяаг нь тоочоод байвал барамгүй олон гэлээ. Ялангуяа самбуу агсны төрийн ажлын өвөрмөц арга барил, улс орны эдийн засгийн тулгуур салбар болох уламжлалт, мал аж ахуйг зөв зохистой эрхлэх талаар үн цэнтэй бүтээлүүд, үзэл санааг нь залуу үеийнхэн таниулах, эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтойг судлаачид онцолж байна. За энэ хүн бол монголчуудын хувьд эрхэм бахархалт хүн. Монгол улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дараагаар 18 жил ажиллаж байсан. Одоогийнхоор жишээлх юм бол улсын их хурлын дараагаар ажилласан гэсэн үг. За мөн одоо тухайн цаг үед Монгол улсын одоо ерөнхийлөгч гэж статус албан тушаал байгаагүй. Тийм учраас Монгол төрийн ерөнхийлөгчийн одоо үүргийг давхар хашижсэн ийм хүн байгаа. Тэгээд тэр зөвлөлт засаг байсан уу байсан, арчлаг гарсан уу гарсан, Монгол улс гэж бий болсон уу, Монгол өөрөөхөө хөгжих боломж гарсан уу гарсан. Энэ бүгдийг бий болгоход хувь нэмрээ оруулсан зүгээр л жирийн Монгол төрийн нийгмийн зүтгэлтэн нэг байхгүй. Энд их олон хүнийг хэлж болно. Амар гойг хэлж болно. Цэрэн дор ерөнхий сайдыг хэлж болно. Тэр чинь тэр хүний багш нар байсан шүү дээ. Анх. Одоо тэр дорж мээрэн гээд хүнийг хийж болно. Тэр хүн чинь дорж мээрэнгийн анх ажлын одоо гарааг хэлсэн сангийн яамны сайд багт нь тэр хүний тийм учраас тэр ахмад монголчууд нь мундаг хүн байжээ. Тийм учраас энэ хүнийг Монгол төрийн мэрэгэн өвөө хүртэл нь хөгжүүлсэн байхгүй юу. Одоо жишээлбэл тэр 1957 онд одоо алдарт эхчүү гэсэн одон бий болгоод одоо 5 хүүхэд төрүүлсэн хүнд 2, 8 хүүхэд төрүүлсэн хүнд 1-р одон олгодог байсан. Энэ одоо шагнал бол одоо хүртэл одоо ингээд үргэлжлээд бүр одоо залуужуулаад ингээд өгч байгаа жишээний. Ингээд самбуугаан одоо хийж хэрэгжүүлсэн тэр зүйлүүд бол ер нь аль ч үед л ард түмний бодон шүү. Ард түмнийхэн талд тэгээ өөрөө ард түмнийхэн донд их явдаг ийм өдөрдөгч байсан. Тийм учраас одоо өнөөдөр төрийн албаны аль ч шатанд байгаа хүмүүс ер нь төр гэдэг бол өөрөө ард түмэндээ үйлчлэх байгууллага. Энэ үүргэн одоо самбууга шиг гүйцэтгээсэй л гэж хэлмээр байна. Түүнчлэн самбуу агсан сэтгэлийн минь мухарт хэмээх дурсамж номоо бичиж үлдээсэн нь тухайн үеийн улс төр нийгмийн амьдрал, хувь хүний ёс суртахуун, албан тушаалтны хариуцлага зэрэг олон талын баримт сургамжтай бүтээл болсон хэмээн үнэлэгддэг байна.